За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаартаа би одоо их сургуулийнхаа найзтай зөв бясалгалын тухай ярих гэж бодлоо. Тэгээ яагаад вэ гэхээр бит хоёр зүгээр хоёулаа 10 өдрийн бясалгал сууж исэн. Би Монголд тэгээ манай найз Америкт энэ 10 өдрийн Vipassana бясалгал гэдэг дэлхийд даяар явдаг бясалгалд сууж исэн. Тэгээд бит хоёр ерөнхийдөө бясалгалын тухай талаар ерөнхийдөө ерөнхий ойлголтуудыг өгөө тэгээд гүнзгий өөрсдийнхөө юу гэж боддог талаар хуваалцъя гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө энэ дугаарт бол эхлээд ерөнхийдөө бясалгал гэж юу вэ гэж ярих бах. Тэгээд 10 өдрийн бясалгал маань ямар шоу дүрм горомтой явдیں۔ Тэгээд тэрнээс цаашаа ер нь бит хоёр яг ерөнхийдөө гол ойлголтуудын талаар ярих бах. Одоо бясалгалт хамгийн чухал ойлголтуудаас дурдах юм бол одоо бодит байдлыг яг байгаагаар нь хүлээж авах. Attachment, expectation буюу одоо хүлээс юм уу хүлээлтүүдээс яаж ангижрах. Тэгээ impermanence буюу одоо юм болгон үүртэх биш зууртын гэсэн утгатай. Тэгээ цаашаа бас одоо хоосон чанар буюу одоо nothingness гэдэг байгаа. Тэр нь яг юу юм бэ гэдгийг бит хоёр нь өөрсдөө талаар ярих баха. Бясалгал гэж юу вэ гэж ерөнхийдөө товчхон ярив. Юуны төрөнд бясалгалын нөгөө нэг одоо сайн үр дүнүүдийг дурдсан дээр ах. Энэ бол одоо судалгаагаар айгүй их батлагдсан тийм айгүй сайн үр дүнгуудтэй. Жишээ нь одоо стрессийг бууруулдаг, нойронд айгүй сайн. Тэгээд одоо mental health буюу одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд айгүй тустай. Тэгээд цаашлаад ерөнхийдөө төвлөрлийг сайжруулдаг. Тэр хүн ерөнхийдөө юмнаа илүү үр дүнтэй хийдэг. Тэг хүнийг илүү зөөлөн сэтгэлтэй болгодог, тайван болгодог, юмыг том зургаар нь хардаг гэх мэт. Тийм олон төрлийн ашиг тустай. Тэгээд бясалгал гэдэг нь ерөнхийдөө гол үндсэн ойлголт нь бол зүгээр оюун санаагаа ямар нэг зүйлд төвлөрүүлээд одоо эргэн тойрон юм уу ямар нэг дуу хоолой эсвэл ямар нэг тийм төсөөлөл объект тиймэрдүү зүйлүүд төвлөрүүлснээр тэр нь одоо айгуу тийм олон төрлийн ач тустай байдаг. Тэгээд энэ маань одоо аль дээр үеэс хүмүүс одоо хэрглэж ирсэн гэх юм уу одоо бурхан буддагийн үеэс маань хүмүүс бясалгаж ирсэн байдаг гэд хүн болго ерөнхийдөө мэдэх баха. Тэгээд энэ дундаа бол ерөнхийдөө одоо Vipassana гээд 10 өдрийн бясалгал заадаг бясалгал маань ерөнхийдөө mindfulness бясалгал гэдэг категорид орох бах. Тэгээ ерөнхийдөө mindfulness гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө одоо байгаа одоо оюун санаагаа яг одоо юу болж байгаа тэр зүйлийг анзаарахад ерөнхийдөө төвлөрдөг. Тэгээд ерөнхийдөө энэ зөвхөн одоо бясалгалч гэхдэггүй одоо амьдралд айгүй их хэрэгтэй ойлголт байдаг. Бид нар одоо зүгээр ингээ хоол идчих жахтаа ч юм уу тий энэ одоо ямар амттай байна, яг ямар мэдрэмж төрж ийн гэдэгтээ анхаарал хандуулах ч юм уу. Тийм байдлаар бас одоо өдөр тутамд хэрэгжилж болдог байгаа. За тэгээд бясалгал маань ерөнхийдөө айгүй олон төрөл байдаг. Тэгээд Баска ерөнхийдөө бас ямар төрлүүд байдیں۔ Гэдгээс одоо жоохон товчхон ярьж өгөөч. Бясалгал буюу meditation гэж англиар хэлдэг. Meditare гэдэг нь болохоор латин хэлэнд төвлөрөх гэсэн утгатай үг гэдэм байна. Тэгээд бясалгал гэдэг нь болохоор өөрөө монгол төлөвчгөөс харахаар гүнээ бодож тунгаах гэсэн утгатай үг байсан. Тэгээд бясалгал нь болохоор өөрөө тухайн орны шашин, философи, урсгалуудаас хамаарат өөр хэлбэрээр дэлхийд даяар хэрэглэгддэг арга юм байна. Тэгээд жишээ нь та бүхэнд дорны философи шашингуудын нэг болох энэтхэгийн хамгийн эртний шашны нэг болох хинду шашин нь болохоор дотроо бясалгалын олон төрөл дэг сургуультай байдаг юм байна. Тэгээд тэдгээрийн нэг нь бидний сайн мэдэх йога юм байна. Тэгээд манай эртний өмнөх 322-аас 185 дугаар оны хооронд бичигдсэн Upanishad тиймэх хинду шашны хамгийн эртний судар бичгүүдийн нэгд нь болохоор бясалгалыг бас тэмдэглэн үлдээсэн байт юм байна. Тэгээд Английн эрдэмтэн Gavin Flood гэдэг хүн энэхүү Upanishad хэмээх бичигт болохоор бясалгалыг тодорхойлохдоо тайван бөгөөд төвлөрсөн байдалд ороод тэгэд өөрийнхөө бодол оюун санааг удирдах чаддаг болох тэр төлөв байдлыг хэмээн тэр эртний судар бичигт тайлбарлан үлдээсэн байт юм байна. Бясалгал нь мөн дотроо төсөөлөх, анхаарал төвлөрүүлэх, шинжлэх, ажиглах зэрэг маш олон төрөл байдаг байна. Мөн барууны орнуудын шашин өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйн эмчилгээ, анагаах ухаанд ч гэсэн бясалгал их бага хэмжээгээр түгээмэл ашиглагддаг юм байна.
Тиймээс бясалгал нь нэг төрлийн бодол оюун санааны дасгал гэж хэлж болох байхаа. Тэгээд ерөнхийдөө бас айгүй их нөгөө шашнаас үүсэлтэй мөртлөө ерөнхийдөө бас шашинтай ямар ч холбоогүй гэж бас ерөнхийдөө ойлгож байна тий. Тий. Энэ миний бодлоор би зүгээр хувьдаа бясалгалыг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр энийг би зүгээр яг арга техник одоо тийм арга зам. Гэхдээ энэ арга зам нь заавал одоо ямар нэгэн шашин бусад философитой заавал холбогдох албагүй зүгээр тэгж л ойлгодог. Би ч гэсэн ерөнхийдөө заавал амар шашинтай хүн биш ч гэсэн ерөнхийдөө өдөр тутамдаа зүгээр ингээ стрессээ бууруулах ч юм уу тиймэрдүү байдлаар бас айгүй их ашиглаж болох юм шиг санагддаг. Тэгээд одоо нөгөө нэг том хүмүүс ч баг ихэнх нь бясалгал хийдэг байх шүү. Нөгөө Марк Зукерберг тэгэл Twitter-ийн захирал махрал ер нь айгүй түгээмэл гэж хэлж болно тийм. Тийм энэ яг нөгөө дасгал хөдөлгөөн хийх одоо спорт сонирхох гэдэгтэй адилхан энэ бясалгал нэг арга техник тухайн хүний амьдралын хэв маяг болж тогтсон. Яг ингээд судлаад үзэхээр бас нэлээд алдартай хүмүүс ер нь дээр тэр нөгөө нэг том зохиолч тэр бүгд ер нь бясалгал ер нь хийж исэн. Тэгээ амьдралынхаа хэв маяг болгосон байдаг лээ. Тэгээд нөгөө алдартай Sapiens Homo Deus хэмээх номнуудын зохиолч Израилийн төвөгч Yuval Noah Harari гэж хүн нэлээд урт хугацааны сургалтанд нь хамрагдчихсэн гэж сонссон лээ. За тэгээд 10 өдрийн бясалгалынхаа тухай ярив. Тэгээд энэ 10 өдрийн бясалгал маань ерөнхийдөө дэлхийд даяар явдаг. Бараг одоо 100 хэдэн оронд. Тэгээд энэ зөвхөн 10 өдөр ч гэлтгөө богинохон 2 өдрийн бясалгалууд байдаг. Тэгээд бүр урт болохоор 65 хоногийнх ч байдаг гэсэн тий. Эхний ээлжинд ерөнхийдөө энэ бясалгал маань ерөнхийдөө ямар ч үн төлбөргүй зүгээр яг нөгөө нэг donation дээр суурилж явдаг. Тэгээд ерөнхийдөө цаанаас одоо ингээ байр хоол моолыг гаргацдаг. Ерөнхийдөө зүгээр хүнжил хувцс усаал аваад явхад болдог. Тэгээд ерөнхийдөө айгуу тийм нарийн дүрм журмын доор явагддаг. Тэгээд за эхний өдөр нь ерөнхийдөө эхний 3 өдөр анапана буюу амьсгал дээр төлөвлөрөх бясалгал. Тэгээд дараагийн 6 өдөр нь випассана буюу одоо манай гол бясалгал маань хийгддэг. Тэгээд сүүлийн өдөр маань нинж бясалгал буюу метапана хийдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө энийг бүртгүүлэхэд бол зүгээр бясалгал зэгмэн дээр орвол илүү их мэдээл байгаа хаа. Тэгээд бас нэрээ бясалгалын үеэр ерөнхийдөө хүмүүстэй ерөнхийдөө юм ярьж болохгүй. Тэгээ янз бүрийн ном тийм тэмдэглэлийн дэвтэр хүртэл авч болохгүй. Тэгээд яг өөрийнхөөрөө байх хэвээр тэгээ багштайгаа л ерөнхийдөө ярьж болно. Тэгээд энэ үеийн туршид маань ерөнхийдөө цагаан ол иддэг. Тэгээд 10 өдрийн бясалгал дахиж явж байгаа хүмүүс бол бас өдөрт ганцхан хоолдог баха. Тэгээд ерөнхийдөө өглөөний 4:30-аас хойш ерөнхийдөө оройн 9:30 хүртэл ерөнхийдөө тасралтгүй бясалгадаг. Дундаа яг хийдэд завсралгаатай ерөнхийдөө тэгж явдаг байгаа. Тэгээд за ерөнхийдөө юуны төрөнд чи ер нь яагаад 10 өдрийн бясалгалд явах оролцсон бэ? За би яг яагаад хийхэр болсон бэ гэхээр яг л нөгөө бус хүмүүсийн адил нөгөө том асуултуудыг өөртөө тавьсан тий. Яг амьдралын утга учир юу яагаад би энд ирсэн яах гэж амьдраад байгаа тий. Гэт төрөөл үхэхээс хойш гээл. Чи бас тэгж ирсэн юм уу? Гэтэ хүмүүс ч арай жижиг шалтгаанаар бас ирдэг үстэй. Магадгүй. Гэтэ зарим нь яг нөгөө нэг стрессээ багасгах тий. Тайван байх, зарим тийм сэтгэл судлалын үүднээс энэ бясалгал ханддаг гэж магадгүй. Би тэгтээ яг эртнээс бол яг бүрийг тийм жоохон хүн утга санааг ирэлхийлж бясалгалыг сонирхсон. Тэгтээ яг нэг 10 жилд дунд ангид байхдаа физик хичээл үзэл тэгээд тэндээс нөгөө нэг гариг ертөнц тий дэлхийн нарны аймаг оддын бөөгнөрл галактик цаашаа яваад ертөнц. Тэгээд ийм том юм руу ингээ гинт ингээ ороод ирсэн чинь би анх ингээ цочирдоод тэгээд юу вэ ингээ би энд байх хэрэгтэй юм уу? Ер нь би зүгээр нэг бактери юм биш үү дээ тэргээл амар их тийм бодлоо төрж исэн. Тэгээд энэ дэр тэгэл дэлхий дөнгөж нартайгаа тийм харьцуулахад тийм жижигхэн байхад чинь би дэлхийтэй ямар хэмжээтэй гэлээ гэх зэрэг ийм сонин ийм асуултууд миний дотор өөрөө ургаал тэгэл цаашаа яг үзэл шинжлэх ухааны бөгөөд философийн зарим
эсээ тайлбаруудыг сонсоод тэгэл аягүй сонирхол. Тэгээ дахиад нэг юм болохоор за би бясалгал хийж үзвэл бас нэг энэ асуулттынхаа хариулт бас нэг хувилбарыг олж магадгүй байна гэжсний үндсэн дээр бясалгал явахаар шийдсэн. Зүг. Би л бас ерөөдөө төстэй шалтгаанаар бас яг нэг зүгээр ягаад ч юм амар сонин тийм жоохон төөрцөн чив шиг нэг тийм харахууд байгаа юм шиг санагдаад. Яг нэг юу хийгээд байгаагаа нэг сайн мэдэхгүй тэгээд ягаад ч юм бас ер нь цаанаасаа зүгээр нэг юм болгоноос ингээд зүгтаад ингээд хаашаа чамаагүй тийм чимээгүй газар очичмаар нэг тиймэрдүү мэдрэмжүүд бас жоохон төрчлээс. Гэтэ тийм ерөнхийдөө бас жоохон инстинктэд дагаал хүрээд ирстэй. Тэгэл бас жоохон дотроо шийдэх асуудал бас ерөнхийдөө байсан. Яг чам шиг бас жоохон яг ингээд яг жоохон ер нь юмнууд зөндөө байсан. Тэгээ ерөнхийдөө тийм дотроо ямар нэг юмтай ингээ асуудалтай юм уу тийм хүлээстэй байгаа хүмүүст бол энэ бясалгал ерөнхийдөө амар хэрэг болох хаа. Ер нь ямар ч асуудал байсан ерөнхийдөө энэ бясалгалыг дуусгаад бол баг хариултаа олцсон байдаг байх гэж бодож байна. Би л. Тийм хариултаа олохгүй маа гэхэд яг ядаж үнэнд ойр юмнууд сонсоод тэгээд өөртөө бас зөв дадал суулгаж болох. За тэгээд ерөөдөө за випассана гэдэг чинь одоо юмыг яг байгаагаар нь ажиглах. Энэтэй холбоотой ерөөдөө одоо нөгөө нэг conscious-ийн тухай ярил бас айгу ойлгоход хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо unconscious гэдэг маань одоо дадлах ухамсарыг хэлж байгаа тий. Conscious гэдэг маань одоо ил ухамсар ч юм уу. Бид нар ерөөдөө өөрсдөө ерөөдөө яг хяналтанд байгаа гэж боддог тий. Ерөнхийдөө өдөр тутамдаа эсвэл одоо хяналтанд байгаа юм шиг мэдрэмжтэй байхыг хүсдэг. Гэхдээ миний бодлоор бол тийм биш. Яг тэгвэл бид нар өдөрт ерөнхийдөө ихэнхдээ далд ухамсараас ерөнхийдөө одоо үйл хөдлөлүүдээ гаргаж идэг. Яг үүндээ бид нарт айгүй жижиг тийм контрол байдаг гэх юм уу, хүч байдаг. Тэгээд зүгээр нэг жишээ авахад бол одоо хүн болгоно ерөнхийдөө одоо арх уухгүй тамхи татахгүй байхыг хичээдэг тий. Одоо жишээлбэл жим явах гэж хичээдэг. Гэхдээ бид нар ингээд яг ил ухамсартай одоо ингээд байж байхдаа би ингээд жим явмаар байна. Ингээд жим явна гэж хичнээн өөртөө мянга хэлсэн ч ерөөсөө явдггүй. Тэгээд тэр нь яагаад вэ гэхээр бидний далд ухамсарт одоо илүү хүчтэй болохоор бид нар ерөнхийдөө далд ухамсараасаа ерөнхийдөө өдөр тутамдаа ажилтдаг байхаа. Тэгээд бас далд ухамсарт маань ерөнхийдөө сэтгэл судлалаар бол одоо дээр нөө балгасан үеийн мэчин тарих гэх юм уу? Тиймэрдээ одоо хоол, хүнс одоо секс юу гэдэг тиймэрдээ одоо импульснуудаар ерөнхийдөө дүүрэн байдаг. Тэгээд бид нар импульсаараа ерөнхийдөө үйл хөдлөлөө хийдэг баха. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө бясалгал ерөнхийдөө яг бид нар ингээ бүх юмаа импульсаар хийдэг болохоор бид нар одоо хичнээн логик тариханда одоо 1000 бодсон ч гэсэн тэр бол нэмрэггүй. Ийм учраас одоо далд ухамсар болон сэтгэлийн гүндээ тэр зүйлээ өөртөө илүү ойлгуулснаар тэгэж илүү үр дүнтэй өөрчлөлт болж болдог. Тэгээд ерөнхийдөө бас миний нэг боддог юм байл хүн ингээд яг одоо бодит байдалтай яг ингээд нүур тулахаас амар айдаг юм шиг санагдсан. Одоо ингээд хамгийн бодох хэвээр тулах хэвээр тийм айдсуудтайгаа ерөөсөө тулдгүй. Бид нар ерөнхийдөө ингээд гэртээ хараад ерөнхийдөө одоо орон дээр эвтэл зурагт үзэл, Netflix үзэл, интернет ухаал. Тэгээд яг өөртөөгөө тийм ганцаараа байх ерөөсөө цаг өнгөрөөхөө болцсон гэх юм уу. Тэгээд яг 10 өдрийн бясалгалт яг юу болдог гэхээр яг ингээл өөрөө ганцаараа суугаад хинтээ ч ярихгүй. Тэгээд яг ингээл өөртөөгөө л ингээл баг яриад эсвэл өөрийгөө айгүй их сонсоод ирэхээрээ яг тийм өөрийнхөө тийм хүчээр дарж исэн тийм repression гэж байдаг шүү дээ тийм. Янз бүрийн тийм repressed emotion ч юм уу. Одоо бас shadow madовч гэж хэлж болно. Одоо хүний жоохон харахуу тал юм уу тий. Юнгийн сэтгэл судлалаар бол тий. Тэгээд түрүүн ерөөхдөө далд ухамсар, ил ухамсар гэж ярьсан шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор гэх юм бол одоо бид нар бясалгаад ингээд чимээгөө суугаад одоо ил ухамсараа чимээгөө байлгаад ирэхээр одоо далд ухамсар маань ерөөхдөө бид нартай ярьж эхэлдэг. Одоо далд ухамсар маань ерөөхдөө зүудэнд бид нартай ярьдаг шиг одоо бясалгал хийгээд чимээгөө суугаад ирэхээр бас одоо сэтгэлийн гүнд байсан одоо тэр нуугдж үлдсэн эсвэл хүлэгдсэн тийм одоо янз бүрийн сэтгэл хөдлөл
дурсамж юу гэдэг тэр зүйлүүд маань ерөнхийдөө одоо гадаргуу дээр ундарч гарч ирдэг. Тэгээд бид нар ерөнхийдөө тэр зүйлүүдээ илүү сайн ойлгож тэрнтэйгээ одоо илүү уялдаж, нүүр тулж одоо нэгддэг гэж болж байна. Аха. Тэгэхээр бид бүхэн альва зүйлийг байгаагаар нь боддоор ажиглах гэсэн сэдвийн хүрээнд ярьж байна. Тэгээд яагаад альва зүйлийг байгаагаар нь ажиглах хэрэгтэй вэ гэдэг нь цаашлаад бидний сэтгэлийн зовлон үүсэх шалтгаануудтай холбоотой гэж үздэг юм байна лээ. Жишээ нь уур бухимдал, өтгөр гонэг, шунал тачаалал гих мэт тэгээд тэгэхээр бидний сэтгэлийн зовлон хэрхэн яаж эхэлдэг байна вэ гэхээр бидний амьдралд бидний хүсээгүй зүйлс тохиолдоход бид уралдаг, бухимддаг, шаналдаг, товчхондоо зовдөг юм байна. Тиймээс хүний амьдрал үргэлж нэгэн хэвийн дардан байхгүй, уналт, жаргал, зовлон ээлжлэн байдаг учраас бид сөрөг зүйлс тохиолдох болгонд өөрийн мэдлгүй ямарч удирдлаггүй мэт уурлаж, бухимдаж ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлж бас өөрсдийн сэтгэлээ зовоосоор байдаг. Бас мөн бидний амьдралд эерэг сайхан зүйлс тохиолдох болгонд тэрэнд улам шунаж тэгээд дахиад тэрэнд улам шунснаар нөгөө шунсан зүйлс нь бас бүтэх боломжгүй болсон тохиолдолд бас түүнээсээ зовд юм байна. Тэгэхээр бид ингэж зовсоор байх уу гэдэг асуулт гарч ирж байна тийм. Тэгэхээр түрүүний чиний хэлдэг нөгөө нэг ингэж болохгүй, тэгэж болохгүй, буруу зүйл шүү дээ гэж өөртөө ил ухамсартай хэлсээр байхад цаанаасаа ургаж гарч ирж байдаг уур бухимдал, хүсэл, шунал, тачаалал тэр бүх бидний удирдлагаас гарсан мэт санагдах энэ бүхний үндэс суурь оршиж байгаа даалт ухамсарт нэвтэрч тэр хэсэгт очиж ажиллахын тулд нөгөө нэг бодит байдлаас төвөгшөөлгүйгээр бас өөр зүйлсэд анхаарлаа шилжүүлж цухтаалгүйгээр бидний амьдрал тохиолдож буй юмс үзэгдлийг өөрийн төсөөлөл, хүсэл, хүлээлт ийм байх ёстой, нөгөө нэг ийм байх байсан гэж биш яг байгаагаар нь ажиглах нь чухал гэж Випассана бясалгач нар үздэг гэж хэлж болно. За тэгээ Баскагийн хэлсэлчлээ одоо хүлээс гэж байгаа бол айгүй чухал ойлголт. Ерөнхийдөө одоо бидний зовлонгийн шалтгаан хүлээс болохоор ерөнхийдөө тэднээс одоо яаж амжирах вэ гэсэн асуулт бол гарч ирж байгаа. Тэгээд энд бол ер нь бол одоо бясалгал хийдгүү хүн бол одоо жирийн амьдрал дээр ч гэсэн ерөнхийдөө хэрэгжүүлж болно. Энд бол нэг ичдийн юм байхгүй зүгээр л одоо тэр зүйлээ сул тавьж явуулах гэж одоо үз хэрэгтэй гэх юм уу. Жохо тэрийг сонсогч иж магадгүй л дээ. Ерөнхийдөө одоо ямар нэг юм ингээл сэтгэл санаа зовоогоол ингээл банк ядаргаатай санагдаад байх үед зүгээр л одоо сул тавиал явуулах эсвэл одоо ямар нэг эмоц шүү дээ тий. Одоо ямар нэг мэдрэмж төрүүл тэрүүгээ яг байгаагаар нь ажиглахвал илүү их тийм тэр зүйлээ илүү их сайн ойлгодог юм шиг санагдсан. Одоо жишээлбэл одоо гинт уцаа шалгамаар санагдсан шүү дээ тий. Тэнгуут ингээ зүгээр л яг ямар нэг мэдрэмж төрж ийн тэгээд ингээ сул тавьж явуулаад тэгээд бас зарим үед бас ерөнхийдөө яг ингээд сул тавьж явуулж ийн гэж одоо төсөөлж болно гэх юм уу. Бүтээлч байдлаар одоо юу ч гэдэг тэр одоо ямар нэг мэдрэмж ахаан бол тэр мэдрэмжээ одоо жазанд хийж гэнэ гэж төсөөлж байгаа жаз авнагадаг ч юм уу. Тэгээд бас энэ нь ерөнхийдөө одоо артистуудад ялангуяа амар чухал байдаг хаа. Одоо яагаад гэвэл артистууд юм уу одоо янз бүрийн шинжлэх ухааны хүмүүс ч юм уу ерөнхийдөө ямар нэг зүйлийг заавал төгс олох гэдэг. Ямар ч тийм алдаа мадаггүй. Тэгээд алдаа мадаггүй хийх гээд хитрхи ингээд хичээхээр тэр нь ингээд илүү хүлээс шиг өөртөө тийм expectation буюу хүлээлт үүсгэждэг болохоор яг тэр нь яг эсэргээрээ тэр одоо урлагийн хүнд ямар ч тийм одоо үр бүтээлтэй байхад нь одоо садаа болдог гэх юм. Тэгээд янз бүрийн айдснуудыг бас ерөнхийдөө айгуу тэгж сул тавьж явуулах эсвэл яг байгаагаар нь ажиглах бол айгуу чухал гэж бодож байна. Гэтэ яг хүн айдас бол мэдээж хүний чухал хэсэг л дээ. Мэдээж айдас байхгүй бол одоо хүн одоо машинд мөргөлжч магадгүй шүү дээ. Гэтэ хүний ихэнх айдаснууд бол ерөнхийдөө зүгээр л одоо нэг худлаа тийм санаалга маягийн тиймэрдүү юм байдаг. Тэтрээгээ бас ажиглах нь зүйтэй хаа. Одоо заримдаа яг айдсынхаа эсрэг хийсэн зүйлүүд бол угаасаа хамгийн хүний амьдралдаа гаргасан хэрэгтэй шийдвэр байдаг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө ингэж юмыг яг ингэж заавал юмд хүлэгдэхгүйгээр яг ингэж ажиглаж
одоо анзаарах нь ерөнхийдөө бараг л одоо супер павер гэж хэлж болох байхаа. Ерөнхийдөө амьдралын ямар ч асуудал яг энэ хүлээлтээс л ерөнхийдөө үүдэлтэй байдаг. Энийг сайн ажиглаад авах юм бол тэгээд одоо бясалгал маань ерөнхийдөө энэ одоо хүлээлтээ сул тавьж явуулах чадвар бясалгал болол нэг арга техник нь баг. Бясалгалыг тэгээд одоо ингээд өдрөө болгон хийгээд байх юм бол ерөнхийдөө энэ урт хугацаанд айгүй их өгөөжтэй ерөнхийдөө тийм хөрөнгө оруулалт гэж бол бодож байна. Зовлон гэж яг юугаа яриад байна гэж бодоод би өөрийнхөө хувьд би яг зовоод байна ингээд хүмүүс ингээд ямар ч нэг юм зовлон байгаад байна гэдэг шүү дээ. Тэгээд яг эртний зэрэг Буддагийн яг гаргасан яг үндсэн 3 туулгуур зүгтүүд дээр нь болохоор ингээд тэр хүн судалж суусныхаа дараа за зовлон гэж бол байд юм уу байдгүй мүү гэсэн асуулт тавиад үнэхээр за ингээд хүн зовд юм байна. Зовлон гэж үнэхээр байд юм байна. Тэг хүн өвчин шаналл одоо уур уцаар үнэхээр зовж ин тэр амьд амьтан тий. За зовлон гэж байд юм байна. За тэгвэл зовлон гүйсгэж шалтгаан гэж бас байд юм байна. Мөн зовлон гүйсгэж шалтгаанаас гэтлэх арга зам гэж байд юм уу гэж хайгаад төр тухайн арга замыг олоод тэгээд ийхүү логикийн хувьд учир дараалтай 3 асуултыг дэвшүүлээд бид нартай хариулсан байдаг гэсэн одоо миний уншиж мэдсэн багш нарын ярьснаар тэгээд чи миний хувьд яг яагаад зовоод байна тэр хүлээлт энэ төр гэдэг ингээл юмнууд яриад шүү дээ. Жишээ нь би зүгээр товчхондоо ингээд ярихад би одоо өдөр одоо ингээд гэртээ хүрээд ирлээ. Ээж хоол хийсэн байх ёстой ч юм уу ээж хоол хийсэн байгаа байхтаа гэсэн тийм хүлээлт байдаг тий. Тэгээд тэр хүлээлтийг тэгээд хүрээд ирэхээр гэрт хүрээд ирсэн чинь ямар нэгэн байдлаар ингээд болоогүй ч юм уу тэр миний хүссэн юм болоогүй байхад надад ингээд дургуутсах ч юм уу унтууцах ч юм уу нэг юм уурлагч биш нэг тийм сонин хэцүү мэдрэмж төрдөг тий. Тэгээ тэр нь яг юу юм бэ гэхээр тэр зовж байгаагийн нэг илэрлэл юм байгаа юм л та. Байна л энэ тэр одоо сэтгэл санаа тавгүй байх, уурлах, уцаарлах юмд ингэж хүсэх тэрэндээ бүр ингэж шаналлах тий. Тэр болгоно өөр яг хүний сэтгэлийн тэр шаналл зовлон. Тэгээ тэрнээс яагаад ангижрах хэрэгтэй вэ? Тэгж насаараа яг тэгж явсаар байгаа дуусах юм уу гэхээр их хэрэггүй юм шиг тэгээд бүгдээрээ ингээд төрөөд үхэхийн орны богино хугацаанд заавал тэгж ууралж уцаар шаналж амьдрахаас илүү байгаагаар нь хүлээж аваад тий тэгээд тэрэнд ямар нэгэн байдлаар за тийм байна гэдэгтээ ингээд тэрийг шийдэж чадах асуудал байвал нөгөө юундаа уурлах вэ шийдэж чадахгүй нэг нь шийдэж чадахгүй юм л тэгээд дахиад бас юундаа уурлах вэ гэдэг шиг тэгэл асуудал гарлаа. Тэгэл тэрийг байгаагаар нь хүлээж аваад цаашаа явах. Тэг яагаад заавал байгаагаар нь хүлээж авах ёстой юм бэ гэдэг асуулт бас энэ ургаж байгаа тий. Яагаад заавал байгаагаар нь хүлээж авах ёстой юм бэ гэхээр эргээд бүх юм нөгөө нэг бүх юм төр зурих тий. Энэ нөгөө нэг мөнх босын чанар бүх юм зурдих бидний амьдрал хүртэл юм богинохон төрхөн зурих байхад яагаад заавал ингэж юмнуудад өөрийгөө ингэж хүлэгдэж тэ ингээд өөрийнхөө цаг, утас, мөнгө, машин, гэр бүл тэгэл ингээд бүх юмд ингэж хүлээстэй амьдраад тэр болгоно нь өөрийнх нь хүслээр болохгүй болох тусам болохгүй байх тоолонд ингэж чаналж, уурлаж, уцаарлаж, зовж тэрний араас ингэх ёстой юм бэ гэсэн ийм асуултуудыг хариулахын тулд ингээд энэ логиктэй учир дараатай энэ бодлууд ингээд араараас ингээд явдаг хаа л гэж байна. За ерөнхийдөө энийг чинь impermanence гэдэг байгаа тий. Юм болгоо зурдах үрд биш. Тэгээд anicca гэдэг тэгээд гэдэг нь ерөнхийдөө үгүй. Тэгээд nicca гэдэг нь одоо тогтмол. Тэгээд ингээд тогтмол биш буюу одоо зурдах гэсэн утгатай тий. Энэ anicca гэдэг бол яг миний бүр амар дуртай ойлголт гэх юм уу. Тэгээд энэ ерөнхийдөө юм болгон хэлбэр дүрстэй гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө хэлбэр гэж үзэж болно. Одоо объект болгон ч юм уу, одоо янз бүрийн
сэтгэлийн хөөрөл мөөрөл ч юм уу заавал тийм абстракт юмнууч гэсэн ямар нэг хэлбэр дүрстэй байдаг. Тэгээд ерөнхийдөө анича гэдэг нь ерөнхийдөө миний ойлголтоор тэр хэлбэр дүрс болох юм бол зурдих гэсэн үг. Тэгээд одоо энэ дэлхийн ертөнц тэр чигээрээ яг тийм зурдих хэлбэр дүрс болгоно одоо дүрсээ өөрчилж одоо үхээд ахиж төрөөд тийм байж байгаа тийм. Одоо хүний зүгээр биологоос нь авч үзэхэд эдис бүрэн хүртэл ингээд одоо микро төвшөнд ингээд байнга устдаж алга болол бий болол байж идэг. Тэгээд энэ нь бол яг бодит ертөнцийн тийм одоо цаанаасаа заяасан байгалийн хууль. Тэгээд энэ бол яг тийм бүр гүнзгий төвшингийн тийм метафизикийн бүтэц гэж бол би ойлгоод байгаа. Тэгээд бидний ерөнхийдөө тийм муу гэж боддог их зүйлүүд зүгээр л энэ одоо анича буюу одоо зуурдын гэдэг зүйлийн илрэл байдаг. Бид нар тэр зүйлийг яваад өгөхөөр нь одоо энэ айгуу тийм муу зүйл байна, хорон зүйл байна гэж ерөнхийдөө боддсон юм шиг санагддаг. Тэгээд яг үнэхээр бодоод үзэхээр угаасаа бүх зүйл зуурдын тий. Бид нар үнэхээр яг энэ бол бас үхэлтэй амар холбоотой хаа. Бид нар яг ингээд хизээч үхэхгүй юм шиг амьдардаг тий. Одоо бидний гэр бүл хизээч үхэхгүй юм шиг амьдардаг. Бид нар эд хөрөнгөө бүгдийг нь алдахгүй юм шиг амьдардаг. Эрүүл мэндээ ерөнхийдөө хүн болгон алдна тий. Тэгээд бид нар дурсамжуудаа бүгдийг нь алдна. Одоо юу гэдэг бүх шашин хүртэл хизээ нэг цагт устдаж би бол үгүй болно тий. Стив Джобс хүртэл 1000 жил нэлээд хэдэн мянган 10,000 жилийн дараа ч юм уу хүмүүс Стив Джобс гэж ярьж байна гэж бол бодохгүй л байна. Тэгэл одоо янз бүрийн байгууллага болгон тэгээд янз бүрийн харилцаанууд найзууд одоо хил болгон хүртэл устдаж игүй болно. Тэгээд энэ дэлхий дээр байгаа ерөнхийдөө хүн болгон яг 7 тэрбум хүн болгон ерөнхийдөө мартагдана тий. Одоо дэлхий ч гэсэн одоо байгаа дэлхий ч гэсэн өөрөө настай. Явсаар гоод нар ч гэсэн өөрийн гэсэн настай. Нар тэдэн сая жилийн дараа устна гэ. Би сая BBC-ийн нэг юу үзсэн чинь нар хүртэл өөрөө настай. Тэгээд одод хүртэл өөрөө настай тий. Өдөрт хэдэн сая од тэнгэрт үхэж хэдэн сая од шинээр төрж байгаа тий. Тэгээд угаасаа нэг юу гэдэг шүү дээ. Нэг физикийн нэг том хойлоо шүү дээ. Энерги устдахгүй бий болохгүй нэгээс нөгөө рүү шилжиж байна. Тэгэхээр байнгын бүр constant ерөөсөө зогс 1 минут секунд дойлж хүлээхгүй энэ ертөнц орчнон дэлхий бидний бие дотор эд ис бүгд ингээд байнгын задрал хуваагдал шинээр үүсэл байнгын задрал хуваагдал шинээр үүсэл тэ энэний үр дүнд бид нэр хөгшөрдөг. Энэний үр дүнд дэлхийн ертөнц бүгд ховсон өөрчлөгдөж байгаа. Энэний үр дүнд одод үүсдэг, мөхдөг, задардаг. Тэгээд энэ угаасаа нэгээс нөгөө өдрөөсөө 1 секунд тэрийг хуваасан дойлж хүлээхгүйгээр энэ байнгын юм констант юм зүгээр энэ нэгээс нөгөө рүү шилжиж байгаа юм шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа учраас тэгээд юу ч тийм биш гэдэг нь миний бодлоор шинжлэх ухааны юм зарим юм нөө нэр томьёонууд ингээд яг эднэртэй ингээд яг философийн юм санаануудтай ингээд уялдаад эднэрийг дэмжиж ирэхээр надад илүү тийм үнэн санагдаад байгаа л та. Харин тийм энэ угаасаа юм болгоныг яг бидний бодож болж байгаа бүх юм болгон устна гэдэг ойлголтыг яг бас ингээд ярихад амархан байгаа ч гэсэн яг мэдрэхэд амар хэцүү хаа. Энийг яг одоо тэр 70 дахь ухамсартаа яг мэдрүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгвэл угаасаа 70 дахь ухамсарч чана. Яаж ч утсан тийм устдаж үгүй болж байгаа зүйлд тэгж заавал атаач буюу хүлэгдэх шаардлагагүй юм шиг санагдав. Тэгээд тэг ингээл яг үнэхээр бодохоор нэрээ одоо юу гэдэг хил болгон устдаж үгүй болно, улс болгон өхөн, соёл болгон өхөн, хүн төрлөختөө хүртэл ч гэсэн нэг цагт ерөнхийдөө устдаж үгүй л болох баг. Ерөнхийдөө тэгэл одоо бид нар энэ хорвоод төрсөнтэй. Тэгээд тэр төрж байгаа зүйлийнх нь ерөнхийдөө төлбөр нь үхэл. Тэгээ яг бид нар угаасаа ингээл амар өхгүй юм шиг амьдардаг. Тэгээд яг энүүгээр бодохоор ерөнхийдөө амьдралд ямар ч зүйлд тэгж ерөнхийдөө хүлэгдэж болохгүй. Тэгээд за юу л гэж хэлээ. Тэгээ ерөнхийдөө энэ бол би бол яг тэгж л бодож байна. Угаасаа бид нар өөрсдөө төр зургийнх бидний эргэн тойронд байгаа бүх юм төр зургийнх байхад заавал яагаад гэж төр зургийн бөгөөд төр зүрийн юмд ингэж шунаж тэрэнд ингэж адгаж тэгж ингэж зовлонтой амьдралаар амьдрах юм бэ. Тэгжээснээс тэр
төр зургийн юмнуудаа өөрөөсөө салгаад тэгээд ийм амар амьдраад аз жаргал одоо өөрийн тэр мэдрийг гэснээ мэдрээд ингээ амар амьдраад тэгээд цаашлаад ер нь амар гэдэг тиймэрхүү ойлголтууд л миний толгоонд гарч ирж лээсэн л. Харин тийм. Ерөнхийдөө бас баг зэрэг минимализмтэй бас холбоотой байж магадгүй. Яг тэгэл одоо минималист хүмүүс гэвэл за минималист ч гэчгүй ямар ч хүн байсан одоо ямар нэг зүйлийг эзэмшиж болно. Гэхдээ тэр зүйлээ ингээд бүр мөсөн явуулахад ерөнхийдөө бэлэн байдаг гэх юм уу. Тэгээд яг энэ философоор бодохоор хүн болол бүх зүйлээ ерөнхийдөө явуулахад бэлэн байх хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо ялангуяа энэ дээр бол ямар ч тийм тухайн тохиолдол гаргаж болохгүй хаа. Одоо жишээлбэл одоо би жишээлбэл одоо юу гэмэр чи одоо охинтой ч юм уу тий. Одоо миний охин одоо ингээд одоо юу гэдэг хавдартай ч юм уу. Тийм байвал би ингээд охиндоо хичнээн хайртай ч гэсэн би охиноо угаасаа мөнх амьдруулж болохгүй байхгүй юу. Угаасаа миний охин мөнх амьдралаа гэсэн ч тэр бол бүр зовлонтой санагдана тий. Угаасаа ямар хүн мөнх амьдрахыг хүсэх вэ? Тэгэхээр угаасаа л хүн угаасаа өгөхөөс хойш тэрийг бол ерөнхийдөө хүлийн зөвшөөрөх хэрэгтэй хаа. Угаасаа тэгэж одоо юм болгон зурдах болохоор л биднэрт үн цэнтэй байдаг тий. Хэрвээ одоо манай гэр бүл ингээл үрд байхаар байсан бол би ингээд нэг тийм амар бодож одоо надад үн цэнтэй юм шиг санагдахгүй л. Тэгээд тийм. Тэгээд энэтэй холбоотой ерөнхийдөө бас энэ нөгөө нэг анича гэж байгаа нь ерөнхийдөө бас заавал тийм муу зүйл биш юм шиг ерөнхийдөө харах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд одоо зовлон болгоо ерөнхийдөө төр зургийн тий. Тэгээд зовлон болгон болол одоо шаардлагатай байдаг. Тэгээд энэ бол яг угаасаа бурхан цаанаас нь бараг л төлөвлөсөн гэж бодож байна миний бодлоор. Тэгээд ерөнхийдөө тийм энэ анича гэдэг зүйлийг яг өөрийнхөө ингэ сэтгэлийн гүнд яг уусгаж өөрөө тэр философоор амьдруул хүн илүү тийм одоо аясаа дагсан. Тэгээд хорон мөч болгон тийм амар үн цэнтэй санагдах байхаа. Яг тэгвэл энэ хорон мөч бүр ингээд устдал алга болно тий. Тэгээд яг юм болгон ингээл устдаж алга болохоор ерөнхийдөө юм болгон биднэрт илүү үн цэнтэй, илүү гоо зөкөлнтэй, илүү үнэн. Тэгээд эннээсээ уйдаад бид нар ерөнхийдөө амьдралыг илүү өөртөө чин үнэнж амьдрэх юм шиг санагдсан. Энэ бас яг философи яг энэ бяцлаглалын маань гол философи юм шиг санагдсан. Тэгээд бас ингэж амьдрснараа угаасаа бас илүү тийм аз жаргалтай амьдрдаг байхаа. Тийм. Тэгээд юм болгон бас илүү тийм амттай санагддаг байхаа миний бодлоор. Одоо хүүхэд нас байна тий. Хүүхэд насны юмнууд яг тийм төр зургих л байсан болохоор айгуу тийм дурсамжтай гоё тийм сэтгэлд дулаахан байдаг тий. Бидний хайртай хүмүүс, найзууд, бидний хажууд байгаа бүх зүйл яг төр зургих болохоор л бид нарт тэднийг үнэхээр хайрладаг. Тэгээд энэ жоохон парадоксик санагдаж магадгүй л дээ. Яг ингэж устдаж үгүй болохоор л ерөнхийдөө энэ нь бас хайрын илэрлэгэд. Тэгээд энэнтэй холбоотойгоор би нэг Японы ойлголт байд юм байна. Моно но аваре гэд. Тэгээд ерөнхийдөө энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за миний нэг Википедиагаас орчуулсан хэсгээс нь уншия. Гоо үзэсгэлэн гих зүйлийн зурдын шинж чанар гэж моно но аваре. Тэгээд амьдрал гих энэ нүд гэлбах циркийн юунч үрд үлдэхгүй гэдгийг гэрчилснээс үүдэх чимээгүйхэн хөрсөн гашуун боловч амттай мэдрэмж. Хоромхон зурдын шинж чанар болоод үхэл амьдралын уялдаанаас болж гунигтай байгаа мөртлөө талархаж байгаа тэр мэдрэмж. Ингэснээр зүйлсийн гоо цэцгэлэнд илүү ихээр татагдаж яваад алга болох үед нь зөөлөн гунигийг өдөөдөг гэсэн ийм ойлголт байт юм байна. Тэгээд энэтэй төстэй бас вабисаби гэдэг бас нэг ойлголт байдаг. Тэгээд энэ нь ерөнхийдөө бас Википедиагаас ерөнхийдөө нэг хуулсан юм энэ. Вабисабын 3 бодит үннийг хүлээн зөвшөөрснөөр чин үнэнч чанар байдлыг тижээдэг. Энэ 3 нь юу вэ гэхээр юу ч үрд биш, юу ч дуусчихсан биш, юу ч төгс биш гэсэн байдаг. Тэгээ энэ хоёр бас надад айгу холбоотой. Тэгээд энэ анича гэдэг ойлголтыг илүү яг бас уусгасан юм шиг санагдсан. За анича гэвэл миний хэлэх юм гээл юм. Энийг тэгээд бид нар яг
өдөр тутмын амьдралдаа ч гэсэн зарим одоо шашны зан үйлүүд ч гэсэн хардаг тий одоо нэг төвдийн буддизмд бол ламнар ингээд нэг өнгөнгийн илсээр ингээд амар ингээд маск зүүж ягаад ингээд 3-4 өдрийн турш ингээд өдөр шөнөгүй ингээд айгүй гоё ингээд хот мандала зурдсан штэ нөгөө нэг тий. Тэгтээ яг амар 3-4 хоног тэр олон ламнарт сууж тэрийг ингэж хийснэ дууссан чинь нэг дунд нэг ахлагч юм уу мэдгүй нэг лам гарч ирснэ тэрийг зүгээр гараараа ингээд дунд нь ингээд шууд ингээд дүрс үүсгээ шууд ингээд боснуулаа ичдэг тий. Тэгээд би тэрийг гайхдаг байхгүй. Яагаад ингэж 3-4 хоног ингээд тэр олон ламнар бүр маск зүүж байгаад бүр тэгж ариун тагшин юм хийчээд тий ингээд ерөөсөө бүр алдаа мадаггүй аль болох төгөлдөр юм хийх гэж хичээсэн тэр олон хоногийн турш. Гэтэл ягаад эцсийн дүндээ тэр зан заншил тэр яг дуусахтаа зүгээр л нэг хүн гарч ирсэн ээ. Зүгээр ингээ боснуулаад тэгэл тэр илсийг тараагаал ингээ дуусчих юм бэ гэсэн чинь явж те ийм нандин бүтээл эдгээр нь яг явж тэр нэг юу ч мөнх биш гэдэг утга санааг бас харуулахыг зорьсон байдаг гэдэг санаа байт юм лээ. Юу ч биш, юу ч мөнх биш ээ гэдэг. Тэрэнд одоо тэгэж тийм гоё бүтээл үүсгэсэн ч гэсэн тэрэнд ингэж өөрийгөө хүлээд авах ямар ч хэрэг байхгүй. Атаач хийх ямар ч хэрэг байхгүй. Харин санал нийлж байна. За, хоосон чадрын тухай ярих уу? За, тэгье. За бас хоосон чанар гэдэг нь бас яг ерөөдөө миний ойлгосноор бол зүгээр одоо випассана бясалгалыг хийн штэ тий ерөөдөө бодит байдлыг ингээд яг байгаагаар нь хараад тулаад ирэхээр бас ерөөдөө бас нэг ойлгогддог нэг зүйл нь энэ хоосон чанар гэдэг. Гэтэ энэ ерөөдөө амар тийм ойлгоход хэцүү ойлголт байгаа тий. Гэтэ би хоёлаа тэгэл өөрсдийнхөө ойлгосноор л яриа. Бид хоёр угаасаа юу хамгийн гол нь сонсож байгаа хүмүүс байвал тэгээд эднэрт хэлэхдээ бид хоёр бол яг ингээд яг одоо ингээд энэ эдгээр ярьж байгаа зүйлүүд ингээд өөрсөндөө бүр ингээд хоногшуулаад бүр ингээд дадсан хүмүүс биш тий бид нар зүгээр ингээд ийм зүйлийг ингээд мэдсэн ингээд мэдэж авсан тэгээд ийм юм байд юм байна лээ гэд бусд хүмүүстэй хэлж байгаа. Тэгээд бид хоёр ч гэсэн ингээд яг уу ярьж байгаа юмудаа аль болох өөрийн хэмжээндээ хоногшуулах гад энийг ярьж байгаа зүйлтэйгээ аль болох үнэнч байх гээд энтэйгээ ойр байх гэж ингээд зорж байгаа хичээж байгаа тий. Тэгээд за тийм ингээд хоосон чанарын яриагаа өргөжлүүлье. Тийм. Хоосон чанар бол одоо ном содор модор дээр бол амар зузаан юм л байдаг бах. Тэгээд бит хоёр зүгээр өөрсдөө ойлгосноор л яриа. За яг миний бодлоор шүү дээ тий. Яг ингээд бясалгал хийгээд ирнэ шүү дээ тий. Тэгээд надаа яг мэдрэгдсэн зүйл нь би ингээд охин ингээд амар тайван болно доо. Тэгээд яг одоо тэр experience байгаа шүү дээ тий. Одоо ил ухамсарт одоо надаа яг юу мэдрэгдэж байгаа. Тэр зүйл л ерөөхдөө яг цор ганцаараа байдаг гэх юм уу? Ерөөхдөө би өөрөө гэдэг ойлголт ерөөсөө тэнд ерөөсөө ямар ч шаардлагагүй. Би яг ингээд зүгээр тэр юм бүхнийг мэдэрч байгаа. Тэгэл болоо. Ерөөсөө би гэдэг ойлголт тэр дунд нь байхгүй. Ер нь бол тэрнээс үүсэж энэ хоосон чанар гэдэг ойлголт бас хамаатай байдаг баха. Тэгээд ерөнхийдөө яг бодоод үзэхээр шүү дээ. Бид нар ерөнхийдөө ингээд төрхтэй шүү дээ тий. Яг өөрийн гэсэн би гэсэн identityтэй төрдгөө баха. Бид нар ингээд яг энэ хорвоод төрөөд тэгээд яг 3 настай үеэс эхлээд яг биднэрт ерөнхийдөө бас би махмад нь юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгож эхэлдэг баха. Бид нар одоо юу гэмэр чинь одоо амар тэнэг жишээ авъя л да. Одоо би ингээд нэг ихэртэйгээ цуг төрөе л доо тий. Тэгээд би ингээд зүгээр л ингээд явж идэг. Тэгээд ингээд намайг ингээд би өөрийгөө тэр ихэртэйгээ цуг ингээд бит хоёр нийлээд би гэдэг ойлголт гээд надад хэлсэн байсан бол би за би гэж одоо бит хоёрыг ингээд хэлж байгаа юм байна гэж ерөнхийдөө ойлгуулж болох л юм шиг санагдсан. Зүгээр яг хоо thought experiment юм одоо. Тэгээд энэ нь бол миний бодлохоор зүгээр яг construct буюу тийм зүгээр хийц одоо бүтэц гэж ойлгож байна.
А тэгээд яг бясалгалд хийж явахд угаасаа яг тийм би гэдэг зүйл байхгүй. Тэгээд юм болгоны ард одоо ямар нэг тийм. Тэгэхээр би гэдэг зүйл байхгүй гэхээр одоо ямар ч объект бас тэдрээ ард одоо тийм одоо юу гэмэр чи одоо тэнгэрт байдаг тийм одоо сандал мандал байвал те тэнгэрт одоо тийм сандал гэдэг зүйл яг байгаа. Тэгээд тэрийг нь ингээд би хүлээж авч байгаа гэдэг ойлголт байхгүй болохоор тэрнээдээ яг зөвхөн consciousness гэдэг одоо experience гэдэг зүйл л ганцаараа байгаа. Тэгээд тэр нь л ерөнхийдөө тийм хоосон чанар юм болвол гэж бодоод байгаа. Тэгээд бид нар яг би гэсэн тийм ойлголт нь ерөнхийдөө эгогоос гарч ирдэг байна. Тэгээд эгогоос гарч ирэхээр бид нар яг ингээд тустай байдсан байна. Тэгээд тустай гэдэг мэдрэмжийг мэдэрдэг гэх юм уу? А тэгээд бяцлаглалын үеэр бол энэ тустай гэдэг мэдрэмж ерөөсөй байхгүй болохоор би ингээд орчин тойрон бүх мэдрэмжтэйгээ уусаад тэгээд бүх зүйл нэг гэдэг энэ мэдрэмжийг ерөнхийдөө мэдэрдэг юм шиг санагдсан шүү дээ. Тийм тэгээд юу нэмж ярихад миний ойлгосноор хоосон чанар гэдэг энэ ойлголт анх сонсоод тэгэд ингээд уншаад ингээд явахад айгүй ойлгож байгаа их түүхтэй байсан л та. Гэхдээ энэ ихтэй миний бодлоор яг нөгөө нэг ойлгоход амар хэцүү. Гэхдээ яг нөгөө нэг туршлагаараа амар мэдрэх ёстой зүйл юм шиг санагдсан. Тийм. Яг хоосон чанар гэхээр одоо ингээд бид нар ярих за ямар нэг юм ингээд хоосон гэдэг юмнаас үүдэлтэй ингээд юм ярьж чинь тэгээд жишээ аваад ярихад юу гэдэг тэр машин гээл ярил л тээ машин гээ байж илаа тэгсэн чинь ингээд за ингээд дугуйг нь аваад хайчих. Тэгвэл яг машин гэх үү те. Машин гэдэг зүйл яг өөрөө ингээд дугуй, мотор, төмөр, хаалга тэгэл тэр олон юмнаас ингээд бүрдэж байгаа шүү дээ те. Тэгээд гоо үзэсгэлэн гэсэн миний бодлоор адилхан тий. Ингээд үзэсгэлэнтэй бүсгүйгээл ингээд эсвэл ихтэй юм хүн юм ингээд ярьж идэл. За тэгвэл тэг үсийн ингээд үсийг аваад энэ үнэхээр үзэсгэлэнтэй үс үүсгэх юм те. Тийм биш яг үүндээ тэр бол ингээд нийлбэр бүх юмны нийлбэр цогцсон юм чинь төрөний хэлдгээр констракт те. Бүх юмны цогцсон нийлбэр байж тэр ингээд үзэсгэлэнтэй гэдэг юм болж байгаа учраас тэдгэрийг дотгошин цааш ингээд задлаад ингээд яваад ах юм бол бүгдийн хоосон юм аа гэдэг. Жишээ нь миний бие ч гэсэн анх одоо ихийг хэвлээд ингээд 2-9 тэгэл тэд нар хуваагдал ингээд явсаар гал хэл төрсний дараа миний нүдээр үзсэн юм хүнээс сонссон яриа тэгэл багшаас сонссон зүйл тэгэл хумсар хүмүүжил тэр болгон гэр бүлээс ингэж орж ирсэн. Энэ бол одоо яг юу гэдэг миний гэр бүл бөгөөд биологийн конструкцтэй би яг юу юм гэхээр ингээд дахиад нэг юмнуудаас ингээд дамжаал үүссэн л нэг юм бүтээл гэх юм шиг нэг тийм аш хуй гэх юм нэг тийм юм санагдсан. Тэгээд уусаа энийг шинжлэх ухаанд ч гэсэн ярьдэн шүү дээ. Ингээд би юунаас тогтохын эргэтнээс тогтно. Эргэтийн юунаас идүүдээс юунаас эсүүдээс гэл ис юунаас ингээл юм гол дотроо митохондрив бөөм хөнлөгөө явахаар юунаас ингээл готл ДНХ РНХ за ДНХ РНХ нь юунаас ингээр тэр уцлагууд нь юу лээ нэг нүклийн хүчлэн цаашаа явсаар гал бүр химийн тэр элемент болдог те. Тэр химийн элемент нь дотгошоо явсаар гал атомын бүтэц атом нь өөрөө цөм протон нейтрон электрон тий тэг цөмгөтө цөмийн протон нейтрон өөрөө юу юм гээд яваадсан цаашаа кварц гэл ингээл хоосон бүгд ингээд дотгошоо цаашаа ингээд явахаар ингээд нэг юмнаас бүрдсэн. Гэхдээ яг тэр юм байд юм уу гэхээр байхгүй бас нэг юмнаас л бүрдсэн юм дээр ингээл дотгошоо ингээд яваад байгаа. Тэг яг энэ хоосон чанар нь яг шинжлэх ухааны үүднээс ингээд ерөнхийдөө ингээд өөрийнхөө үнсэн юмнаас ингээ яхаа бас ингээ санаанд давхцаад нэгнийгээ үүсэхгүй ингээ бүр дэмжиж ирэхээр надаа ингээ хоосон чанар гэдэг юм бүр ингээ утга төгөлдөр болоод байгаа юм санагдсан. Тэгээд энэ надаа бас нэг тийм биний нэг бас халь гуглж аваад ойлгосон юм гэх юм бол одоо юм болох юм биш үү те. Яг бүх
бүх юмнаас салангад тусдаа тийм оршихуу гэж байдгүй гэдэг ойлголт. Яг энэ надад бас амар ерөнхийдөө коннект хийсэн. Тэгээд одоо ямар нэг зүйл яг бусад зүйлтэй хамааралтайгаар л оршин тогтдог гэх юм уу? Одоо сандал гэдэг зүйлийг би одоо яг байгаагаар нь ерөнхийдөө сандал гэж юу юм бэ гэдгийг ерөнхийдөө ойлгож чадахгүй. Бусад зүйл нь одоо арталт нь одоо юу гэдэг. Одоо хоосон хан байж ижил би сандал гэдэг зүйлийг олж харна гэх юм уу? Тэгээд өөр жишээнүүдээс дуртах юм бол одоо бид нар одоо зовлон гэдэг байгаа шүү дээ, тий. Хэрвээ ерөнхийдөө жаргал гэж байхгүй болвол зовлон гэж миний бодлоор байхгүй хаа. Энэ хоёр яг цухтаа ерөнхийдөө оршин тогтнох ёстой гэх юм уу? Одоо бид нар ингээд зүгээр л юм болгоно ингээд зүгээр л шулуун шугам шиг одоо experience хийж мэдэрдэг байсан бол тий. Ямар ч тийм энэ хоёрын ялгааг гаргадаггүй байсан бол угаасаа аль нь ч байхгүй байсан баха. Тэгээд одоо зовлон гэж байгаад жаргал гэж байдаггүй байсан бол энэ бол бас утга учиргүй баха. Яг зовлон байхгүй үеийг л ерөөхдөө одоо зовлонгийн эсрэг нь жаргал гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ хоёр маань яг ингээд зоосны хоёр тал шиг ерөөхдөө байгаа ч гэх юм уу. За тэгээд өөр нэг жишээ авах юм бол одоо амьдрал гэдэг байгаа шүү дээ, тий. За амьдрал үхэл хоёр. Энэ бол яг нэг нь нөгөөгөөрөө байж болохгүй юм шиг санагдсан. Одоо үхэл гэдэг зүйл байгаа бол заавал амьдрал гэдэг зүйл байх ёстой, тий. Тэгэхгүй бол үхэл гэж чи яг юу яриад байгааг ойлгохгүй шүү дээ. Амьдрал байхгүй болсныг л бид нэр үхэл гээд байгаа. Тэгээд амьдрал гэдэг зүйл бас өөрөөрөө бас үхэлгүйгээр оршин тогтнохгүй байх. Бид нар хизээч үхэж өгдөггүй байсан бол энийг нөх амьдрал гэж хэлэхгүй л зүгээр оршихуйч гэдэг юм уу, тий. Тэгж л нэрлэх байсан баг. Тийм болохоор ерөнхийдөө ямар ч зүйл заавал тийм бусад зүйлтэй ингэж холбогдож ойлгогддог гэх юм уу. Тэгээд ямар нэг зүйл одоо би амьдрал гэж хэлэхэд ерөнхийдөө амьдралтай дагуулад бас үхлийг ингээд цуг ярьж байгаа гэх юм уу. Тэгээд энэ хоосон чанар гэдэг байгаа ер нь хилээд байгаа юм нь ямар нэг зүйлд одоо тийм арталт нь одоо үхэл гэж ивэл яг үхлийг тэгж тодорхойлж байгаа тийм одоо тийм артлын суур ойлголтууд нь ерөнхийдөө байхгүй ч юм уу. Бидний одоо тийм үхэл гэж байдаг гэж төсөөлж боддог зүйл нь байхгүй. Яг үндэ үхэл амьдрал ингээд цуг явж идэг. Тэгээд бүх зүйл ингэж ерөнхийдөө энүүгээр бодохоор ерөнхийдөө бие биентэйгээ бас холбоотой гэх юм уу. Тэгээд хоосон чанар маань гэдэг нь бас өөрөө ерөнхийдөө энэтэй ижилхэн логикоор ерөнхийдөө бүх зүйл гэж ойлгож болно. Хоосон гэдэг маань бүх зүйлийг байгааг бас илтгэж байгаа. Тэгээд энэ нь бас яг зоосны хоёр тал шиг зэрэг байдаг гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө бас хоосон бөгөөд бүх зүйл зэрэг байгаа тэр чанар гэж хэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө бас нөгөө нэг даоизм энтер бас иймэрдүү ойлголтууд байдаг хоо одоо yin yang гэж ярьдэн шүү дээ. Тэр хоёр чи яг ингээд яг нэг бүрхийг ингээ хоёр хуваацсан байдаг та. Тэгээд яг бие биенгүүгээр оршин тогтнохгүй яг ингэж цуг оршин тогтнодог гэдэг. Монголч нь арга билег гэж яриад байдаг тий. Нэг тий арга билег шиг тий. Манай нэг төрийн соёмны гол байдаг тэр илэрхийлэл тэр цаана бас маш гүн утгаа болгохтой зүйл байт юм лээ тий. Тий. Тэгээд яг хоо энтэй төстэй яг хоо энэ буддизмын ойлголт муу юм уу мэдэхгүй. Ерөнхийдөө бүх зүйл нэг гэдэг ойлголт чи сонсч ирсэн нь. Одоо бүх зүйл нэг гэдэг маань бурхан болол хаа сайгүй байгаа гэсэн. Одоо чи би бүх зүйл бурхан ерөөсөө тийм ямар нэг зүйлийг бурханаас ялгах зүйл ерөөсөө байхгүй гэх юм уу. Бурхан болол тийм бидраас ингээ гадна оршиж байгаа тийм объект биш. Бурхан болол одоо immanent гэдэг нь одоо яг бидний нэг хэсэг гэж байж байгаа. Бас transcendent гэдэг нь одоо бидний ингээд давж гарсан бидний цаатлах. Гэхдээ энэ хоёр шинжийг зэрэг агуулдаг гэсэн утгатай ч юм уу. Одоо түрүүний зоосны хоёр тал шиг яг ингээд бурхан ингээд дээр байгаа юм шиг гэрнээ яг хажууд байгаа ч юм уу. Бас яг тийм ойлголт бол байдаг юм билээ. Би тэр чиний тэр бүх юм нэг гэдэг санааг би ер нь бол бас ойлгох гэж аягүй юу гэдэг юм бэ. Надад анх сонсоод ойлгоход аягүй төвөгтэй байсан л та. Яах тэлэрэ би тий бүх юм нэг бол яах тэлэрэ би бүх юмтай нэг болчт юм бэ гэлтэй. Тэгэнгүүт
тэг би бас тэгэл зөндөөл боддог лээс л та. Тэгэл унтахынхаа өмнө тэгэл олон юм боддог лээс л тэгэл тэр явцтай бодож байхад за зүгээр би өөрөөсөө эхэлсэн тий. За би яагаад ингэж бус юмтай нэг гэдэг ойлголт нэг нэгнтэй хамааралтай гэсэн нэг тийм ойлголт надад төрсөн. Ингээд нэг нь нөгөөсөө салж чадахгүй, нэг нь нөгөөдөг ингээд уусцсан ерөөс байнгын хамааралтай тий. Тэр яагаад тийм гэдэг жишээ нь би ингээд юу гэдэг ингээд өөрийгөө одоо ингээд анхандаа би баг өсвөр наснд байхдаа тийм ингээд миний бодол би ингэж бодож юм яах лээрээ гэл тий. Миний л шийдвэр энэ төргээл ээж автагаа бас жоохон тэгж ам аргалддаг л байсан л та. Тэгээд миний энэ гаргаж байгаа шийдвэр миний ингэж явж байгаа амьдралын сонгосон зам гэх юм уу. Эсвэл миний эрүүл мэндийн байдал энэ төр бүгд яг явсаар байгаа ээж аавын сэтгэл зүй эднэрийн сайн сайхан байдалтай ч гэсэн ингээд холбогдоод байл та. Тэгээд эргээд явсаар байгаа бидний энэ амьдралж байгаа хэв маяг хүртэл байгаль дэлхий цаг уур тий. Тэгэл ан амьтан бүгд ингээд яг явсаар байгаа яг нэгнтэйгээ уялдаа тий. Ингээд олж харстай дараа яг бүх юм нэг гэдэг нь яг миний бодлоор яг би одоо яг нэг гэдгээрээ би одоо яг шууд баавга бит хоёр нэг гэж байгаа биш. Гэтэ бит хоёр бүр ингээд бүр одоо дээшигээ ингээд явхаараа бит хоёр ямар нэгэн байдлаар сижмээр холбоотой байд юм байна. Би байгалийн цэцэг навч мод ус ан амтан тэгэл гэр бүл найз нөхөд тэгэл энэ бүгдээ хамгийн ойр байгаа эдтэйгээ ч гэсэн байгаль орчинтойгоо хот хүн амтан найзууд бүгдэнтэй нэгэ дээшиг явсаар хагаад ямар нэгэн сэжмэр ингээ холбогддог юм байна гэдгийг л хараал тэгэл тэгээд эндээс үүдээд ерөнхийдөө бүх юм нэг шүү гэсэн утга санаа байсан байж магадгүй л гэж би бодсон л. Хантэ энийг бас би анх удаа сонсчод амар толгой иргэдэг байсан байхгүй юу яриад байгаа бараг л би ингээд миний би гэдэг чинь өөрөө ингээд миний би гэж би ерөнхийдөө ингэж бодож байгаа байхгүй. Тэгээд ингэж юу яриад байгаа ингээд. Гэтэ ер нь тэгээд бодоод багт яг би гэдэг ойлголт нь угаасаа цаанаасаа байхгүй болчвол угаасаа бүх юмтайгаа уусаад нэг болчихж байгаа л юм шиг санагдсан шүү дээ. Тэгэл тэр би гэдэг ойлголт бас ерөнхийдөө тэрийг бас нөгөө нэг psychedelic drug-нууд биш үү тий. Тэдрийг хэрэглэхээр бас ерөнхийдөө тиймэрдүү мэдрэмж төрдөг гэсэн. Одоо тэрийг нь ерөнхийдөө ego death гэж байгаа. Тэр одоо эго нь алга болчхоор тэгээ бүх зүйл нэг юм шиг мэдрэмж төрдөг. Ямар ч тийм зааг ерөөсөө байхгүй. Яг тэгвэл бид нар одоо өдөр тутамдаа бол би гэдэг одоо би бол миний би. Тэгээ бусад зүйл тусдаа гэсэн тийм мэдрэмж ойлголтууд нь байгаа. Тэд нар нь алга болчдөг гэж сонсч байсан. Тэг яг би гэдэг сая ярьсан яг би миний гэсэн юмнаас болоод бид нараас би ялангуяа өөрөө айгүй тэмдэг жоохон тэр түрүүний эргээл яг бидний ярьж байгаа сайн ингээд ярьж байгаа хоосон чанар мөнх бус зовлон тэгээд зовлонгоос ангижрах буюу тэр attachment тэр хүлээс зэрэг эдгээр асуудлууд уус хоорондоо ингээд эргээл бие биентэй ингээд холбоотой асуудлууд яригдаад байгаа. Харин тийм. Тэгээд энэ дээр эргээд нэг буцаад явхад би гэд ингээд юмд ингээд ямар нэг юм би гэдэг юм ингээд нийлүүлээд ингээд хүлчих юм бол яг тэрнээсээ болж би айгүй их ингээд сэтгэлээр ингээд жоохон сэтгэлийн тэр зовлон гэж яриад байгаа юмнууд ингээд мэдрээд байгаа юм санагдсан. Жишээ нь юу гэдэг за би ингээд гар утастай чи ч гэсэн гар утастай тий. Хоёулаа л адилхан гар утастай байлаа. Тэгсэн чинь чиний гар утас ингээд дэлгэцэн хагараад эсвэл хулгайч аваа явчихжээ тий. Тэгсэн чинь би зовж чаналахгүй байна гинэ. Ядаг муу болохооч. Ерөөс зовж чаналахгүй байна гинэ. Яагаад юм чинь минийх биш. Тэр миний гар утас биш. Зүгээр л миний гэдэг үг урд нь ороод тэгэл минийх болоод ирэхээрээ л одоо тэр зовлон хэлж байгаа. Тэг чи ингээд гар утас алдсан байлаа гэхэд чи гар утас алдсан юм уу? Яасан бэ хай май гэл бид нар ингэж байгаа тий. Тэгсэн мөртлөө яг үнэн чанартай яг хүндээ яг ингээ байжсэн чинь юу гэдэг юм миний гар утас ингээд байхгүй болчлоо гэх юм бол тий
бүр ингээд сэтгэл санаагаар унаал дотор нь юм байсан шүү дээ, тийм байсан шүү дээ. Яг тэгвэл тэр бүх юмд яг үнэндээ миний гэдэг юм уягдсан учраас тэрнээсээ болж би зовоод миний гэдэг нь ерөнхийдөө эго гэж хэлвэл амар ойлгомжтой хаа тийм. Тэгэл бас хүмүүс бас уусаа байдаг шүү дээ. Ингээл хүний хүүхд ингээл өвдөл өвчин шаналж яах за гээл байж. Яг өөрийнх нь хүүхд миний хүүхэд гээл миний хүүхд өвдөд ин гэхээр л зовоол эхэлдэг те өөр ингээл мэдгүй ягаад ингээ тийм учраас энэ миний гэдэгтээ ингэж өөр ямар нэг юм хүлэх те бүх юм ингээ миний болгоод авах юм бол тэр чинээгээр зовлон нэмэгдэн те миний утас миний машин тэгээд минийх гэтээ түрүүний чиний хилдгээр тэдгэрийг ингээд явхад бэлэн бай те тэр бүгд хоосон бүгд мөнгө бусаа бидний бүх юм мөнх бос учраас тэр миний гэсэн юмнуудаа ингээ явуулах бэлэн бай тэр нь бити зовоо тийм юмнууд тийм би бас тэгж бодож байна. Тий. Одоо миний ойлголтоор бол тэгээд тахгүй. За ерөнхийдөө миний ойлгохсоор бол тий. За ерөнхийдөө хоёлоо баг яриад дуусчих шиг боллоо тий. Тий. За ерөнхийдөө базаж хэлэхэд бол миний ойлголтоор бол тий. Ерөнхийдөө одоо доторч нь ямар нэг одоо шаналгаагаад байдаг тийм хүлээс ч юм уу юу ч байж магадгүй. Одоо тийм зүйлтэйгээ одоо нүүр тулж одоо тэрийгэ илүү таньж өөрийгөө илүү сайн ойлгомоор байвал энэ 10 өдрийн бясалгал бол айгүй чухал. Заавал 10 өдрийн бясалгалч гэлтгүй гэхдээ ерөнхийдөө бясалгал эсвэл ерөнхийдөө энэ бясалгалд байгаа чухал ойлголтууд байгаа шүү дээ тийм. Эдрийг тусдаа авч үзсэн ч гэсэн ерөнхийдөө айгүй хэрэгтэй хаа. Одоо бодит байдлаа яг байгаагаар нь ажиглах гэдэг бол миний хувьд одоо амар том юм шиг санагдсан. Ялангуяа өнөөдрийн 21-р зуунд бол бид нар одоо нийгэм мэдээ, сошиал медиа юу гэдэг амар их зүйлэр ингээд толгоог ингээд баахан хог навшир дүүргэсэн. Тэгээд яг бодит зүйл гэж юу юм бэ? Надаа яг хамгийн юу чухал юм бэ? Тэгээд тэр зүйлүүдээ мэдтгүү. Тэгээд ингээд зүгээр л ингээд өдөр болгон ингээд амар завгүй явж байгаа л ингээд өдөр дуусаал унтдаг. Тэгээ өөрсдөө ерөөсө цаг өнгөрөөдгүү. Тэгээд ерөнхийдөө энэ ойлголт бол бас психотерапид бас амар чухал. Одоо янз бүрийн сэтгэлийн эмгэгтэй хүмүүс яасан бэ? Яагаад ингээд тийм эмгэгтэй байгаа юм бэ гэхээр яг зүгээр өөрийнх нь хамгийн одоо нэг санаа зовоосон өвдөгдөг зүйлүүдээсээ зүгээр зүхтаагаад яваад байдаг. Тийм болохоор энэ ойлголт бол амар чухал. Одоо тэр хүлээс attachment гэж байгаа бас амар чухал. Энийг бол бид нар өдөр тутмынхаа амьдралд ерөөхдөө анзаарчлах хэрэгтэй. Бид нар одоо яг юунд ингэж амар их attachmentтай юм шиг байна тий. Юуг ингээ яг явуулж чадахгүй юм шиг байна. Тэгээд ерөөхдөө яг эцсийн үр дүнд бол хүн бол яг юу ч явуулахад бэлэн байх хэрэгтэй юм шиг санагдсан. Яагаад юм бэ гэхээр анича тий юм болгон үрд биш, юм болгон зурих. Гэхдээ энэ зурдих гэдэг маань миний хэлсэн төлөө юм болгон үрдих байвал угаасаа удиртай шүү дээ. Зурдих болохоор л айгуу тийм гоо үзэсгэлэнтэй. Угаасаа цаанаасаа тийм гашуунч гэсэн амттай. Тийм болохоор энэ бол бас тэр бодит байдлыг яг байгаагаар нь ажиглагч байгаа зүйл. Тэгээд энийг ерөнхийдөө зүрх сэтгэлийнхээ нэг хэсэг болгоод амьдрах нь зүйтэй хаа. За тэгээд хоосон чанар бол илүү тийм дээд түвшний ойлголт баг. Гэхдээ ерөнхийдөө бас гол санаануудыг ойлгоход ерөнхийдөө хэрэгтэй баха. Яг үүндээ бясалгалыг хийгээд ирэхээр эго гэдэг зүйл маань ерөнхийдөө алга болохоор одоо бүх зүйлтэйгээ уусч нэгдээд тэгээ тэр нь бас ерөнхийдөө тийм одоо хязгааргүй одоо бас эрх чөлөөтэй гэж хэлж болно те. Ямар ч хүлээс байхгүй. Яа тэгвэл тэр бүх attachment-удаа явуулсан болохоор бүх зүйлдээ уусаад бүх зүйлийг явуулахад бэлэн. Тэгээ бүх зүйлийг бас айгүй тийм бүх зүйлд айгүй их талархаж тийм айгүй аз жаргалаар бэлхэж ерөнхийдөө амьдрах байх гэж бодож байна. За тэгээд миний хувьд өнөөдөр бид 4 тулгуур зүйлийг гол болгож өнөөдрийн яриа үргэлжлүүллээ. Нэгдүгээрт нь байгаа зүйлийг байгаар нь ажиглах, аливаа зүйлийг ийм байх байсан, ийм байгаасай гэж өөртөө хүсэл хүлээлтийг тавьж аливаа зүйлд хандах бус. Бид байгаа зүйлийг байгаагаар нь ажиглах, тэр нь өөрөө цаашлаад өөрийн тэр хүлээлт хүлээснээс
тайлагдахад тустай гэж үзэж байгаа. Тэгэхээр яагаад бид нэр тэр олон зүйлүүдээс тэр хүлээснүүдээс тайлагдах хэрэгтэй вэ гэхээр тэр хүлээс хүсэл болгон бүгд мөнх бусын чанартай, бүгд төр зуурих. Яагаад бид нэр бүгд тэр төр зуурих вэ гэхээр бүгдээрээ мөн цаана хоосон бүгд хоосон чанарыг агуулж байгаа буюу бүгд бас нэг юм наашил бүрэлдэн тогтсон нэг юм бүтэц орш хуйнууд гэж үздэг. Тэгээд ярих өөр бас хийх бол бас өөр. Тэгэхээр бидний ярьсан зүйлсүүдийг өөрийн биедээ яг мэдрээд хоногшуулаад дадуулна гэдэг маань өөр бас амар зүйл биш. Тэгэхээр дадуулахын тулд випассана бясалгалыг хийдэг хүмүүс випассана бясалгалыг байнга хийдэг. Випассана бясалгалыг тогтмол хийснээрээ та бүхний амьдралд стрессгүй байх, уур уцааргүй байх, амар тайван байх, шуналт ачааллаас чөлөөлөх зэрэг эерэг хандлагууд өөрөө ирэхгүй танаасаа гарах бах гэж найдаж байна. Тэгэхээр та бүхнийг боломж байвал энэ бясалгал зүгээр яваад үзээрэй. Тэгээд үнэхээр таалагдвал тэрвэз таалагдахгүй бол тэрвэз тий. Тэгэл зүгээр л яг зүгээр яг нэг туршаал үзэхгүй юу тий. Тийм. Тийм, яг чиний хэлсэнчлэн тэрийг ч бас нэг юу номын альтур дээр бас яриад байт юм аа. Юу унаж олсон мэдлэг гэд яг одоо жимэнд явдаг шиг тий. Бид нар ингээд тархиндаа хичнээн ч ингээд жимэнд одоо явж ийн гэж бодох ч юм уу тий. Эсвэл одоо хүн алах буруу ч гэдэг юм уу тий. Тэрийг одоо 1000 ингээд тархиндаа давтсан ч гэсэн ерөөдөө тэр яг сэтгэлийн одоо гүн хэсэг 70 ухамсарт ерөөдөө ойлгогдчихийж хүн илүү одоо бүрэнгүүцэд ойлгоно гэх юм уу? Бүрэнгүүцэд эзэмшин. Яагаад гэвэл хүн 70 ухамсараас ерөөдөө ажилтдаг гэдээ ерөөдөө ихэндээ ярьсан шүү дээ тий. Тэрнтэй холбоотой болохоор яг тийм 70 ухамсарт яг гүнзгий суурилсан байх хэрэгтэй гэж. Тэгээ би нэг зүгээр яг өөрсдийнхөө нэг их сургуулийн хичээлийн жишээ дээр ингээд шууд нэг эсрэг нэг ингээд харьцуулаа ярихад бидний түрүүний ярьсан философи бол яг одоо хичээлээр үзэх юм бол яг одоо юу лекцтэй багш ингээл за ингээд сэдвүүд тавьсан. За impermanence, detachment гэл suffering, хоосон чанар, impermanence гэл яриад ингээл энэ бол яг ерөөсөө ингээд лекц яваал. Тэнгуутаа за бясалгалынхаа яг өөр ингээд суугаад хийн гэдэг нь яг лаборатори тий. Яг лаборатори дээр за тэр лекцэн дээр яриадсэн юмнуудыг лабораторитой хийж үзье гингуутаа ингээд өрөөнд орсноо ингээд сууснаа ингээд нүдэ анаад ингээд яг багшийн зааснаар ингээд бясалгах. Тэгээд яг амьдрал дээр гараад тэрийгэ дадуулаад өөрөө яг тэрийгэ дагаж мөрдөөд тэгээд угаасаа л 10 хоног чимээгүй нөхцөлд тэнд байх. Яг амьдралд эргэж орж ирээд ингээд өөрийнхөө амьдралд ингээд хүмүүстэй харьцаал ингээд яваад энэ нь болохоор яг тийм практиктэй яг дадлаг юм шиг санагдсан. Тэгээд миний бодлоор хүний яг миний бодлоор нэг ажил мэргэжил дасгал хөдөлгөөн гэдэг сурах мэдэх гэдэгтэй адилхан бясалгал гэдэг зүйл хүний амьдралд бас байвал бас ач тустай хаа л гэж бодож байна. Би бол бүр 200% санал хийж байна. Бясалгал бол хүн болгоно заавал хийх ёстой гэж бодчих. Би бол хийх ёстой биш юм а гэхэд энэ ойлголтууд ерөөхдөө амар тийм яг бодит байдлыг илтгэсэн яг амьдралд үнэнч амьдрахад маш тустай ойлголтууд юм шиг санагддаг. Тэгээд би бол хүн болгоныг ерөөхдөө бүр яг заавал бясалгал хийж үзээсэй л гэж бодож байна. Тэгээд ерөөхдөө хүмүүс бясалгал хийгээд ерөөхдөө яг яагаад зовлонгийн шалтгаанд одоо яагаад би зовоод байгаа юм бэ? Яагаад би бас бусдыг зовоогоод байгаа юм бэ гэдгийг бас айгуу сайн ойлгох байх. Одоо жишээлбэл би ингээд бусад хүнээс бас хүлээлт юм хүлээхээрээ тэр хүмүүсийг ч гэсэн зовоож байгаа. Тэгээд ер нь тэгэл энэ хорвоогийн айгуу тийм муу буухай одоо атаа жөтөө хорсол одоо гутрал юу байдیں۔ Бүх зүйл ерөнхийдөө энэ одоо бясалгалын ачаар илүү их сайн ойлгогдож тэгээд ерөнхийдөө ангижрах боломжтой арга зам тэгээд тэр амар олон бясалгал байгаа. Тэгэл нэг уулын оргил нэг боловч түүнд хүрэх зам олон гэдэг шиг олон төрлүүд байгаа. Тэгээд бид хоёр өнөөдөр зөвхөн нэг замын тухаар ярьлаа. Тэр нь одоо випассана гэдэг зам байлаа тий. Тэгээд тэр уулын оргилдыг хүрэх үгүйг бол хэлж мэдэхгүй. Гэхдээ
ямар ч зам дээрээ байна гэдэг чинь бас том зүйл байна. Тийм. Хүн болгон тэр уулын оройд хүрэх болтугай гэж өрөөгöd ерөөхдөө дуусгая та. За тэгээд ерөөхдөө холбоотой хэрэгтэй линкүүдийг нь бас description дээр хасрах чинь. За тэгээд энэ удаагийн дугаарыг сонссонд баярлалаа.